Сонсогчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Эрхэм цэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Ганбаатар улсын их хурлын гишүүн ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Танд баярлалаа. Ингээд өнөөдөр гишүүн битүүрийн цаг үеийн асуудлаар ярилцах юм аа. За ингээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө би зочноо та бүхэндээ бас товч танилцуулъя. За төгссөн сургууль мэрэгжил 1988 онд Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургууль, 90 онд Цөмбөр сумын 10 жилийн сургууль Чойр хот, 92 онд Цэргийн нэгдсэн сургуульд сурч байсан Улаанбаатар хот, 1998 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт Улаанбаатар хот, 2001 онд Герман улс Дортмунд хот, 2002 онд олон улсын менежмент маркетингийн академи Хамбург хот, 2003 онд Barnes Community Association English School Англи улс Лондон хотод тусдаа суралцж байжээ. За ажилласан байдал 1994-өөс 97 онд Тогруу хуваарь эрхлэх аж ахуйн менежер, 99-өөс 2000 онд Дорноговь аймгийн Айраг сумын сайн ус багийн засаг дарга, 2000-аас 2001 онд Дорноговь аймгийн Айраг сумын талын оч хоршооны дарга, 2004-өөс 2007 онд Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн ТАСИС төслийн бүсийн менежер, 2008-аас 16 онд Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2018-аас 2023 онд Бат иншүрэнс компани зөвлөх, 23 онд Ардсан намын даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх, 24 оноос Монгол улсын их хурлын гишүүнээр ажиллаж байгаа ийм хүн байна. За тэгээд ярилцлага эхлэе хоёлаа. За та хоёр бас холбогдоод нэлээд удлаа, та ч их ажилтай байдгийн байна. Ер нь би ингээд таныг ажигласан, та их орон нутгатайгаа холбоотой байдаг, байнга орон нутгаар явж байдаг ийм гишүүн байна лээ. Сая өртөр одоо ингээд бараг 20 хоног явлаа гэсэн үү. Яваад ингээд өчигдөр уржигдэрхэ ирсэн байна. За одоо сонгогчд маань ямар яриатай байна. Та өөрөө говийн бүсээс сонгогдсон учраас говийн 4-5 аймаг гэдэг үү те? 4 аймгаараа яваад ирсэн баг. Энэ талаар одоо таны сонин сонсъё гэж бодож байна. Эхлээд. За яг сая говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хамтаар сая томилт бол одоо зөвхөн Дундгой аймаг. Дундгой аймгийн Мандалговь хот. Тэнд яг маа намын нэг говийн бүсийн эмэгтэйчүүд арга хэмжээ болсон. Тэгээ шууд цаашаага Дундгой аймгийн нэг баруун талын 8 сумаар өдөрт нэг 2 сумаар яваад ирлээ. Тэгээ ер нь бол яг орон нутагт цас зуд ихтэй, иргэдийн амьдрал хүнд, нүүдэл суудал хийхэд шатхуун тосолдохгүй, ялангуяа дизель түш бүр олдохгүй. Тэгээ 50 мянган төгрөгөнд нэг бензин хийж өгдөг. Тэр нөгөө зуданд баг буцахтаа газ яачдаг. Бензин шатаад уусдаг. Иргэдийн орлого, бэлэн мөнгөний хомсдол ер нь хүнд л байна. Яг бодит байдал. Нөгөө төрийн ордонд ирдэг шиг гоё юм тэнд юусаа алгал байна. Бодит байдал. Яг манай говийн бүс чинь Өмнө говь, Дорно говь, Дунд говь, Говь Сүмбэр гэдэг 4 аймаг байгаа. Өнгөрсөн жилийн сонгуульчид анх удаа 126-аас нь томсгосон дөрөөр явлаа шүү дээ. Тэгээ 126-аас 4 аймаг говийн бүсний 7 мандат байсан. Тэгээд нийтдээ 47 сумтай. Өнөө 47 сум чинь тэгээд уг нь их л явахын тэгээд бас юу яаж болохгүй. Бид нар ч одоо нэг 7 хоногийн ихэвчлэн амралтын өдрүүдээр тэгээд нэгд өдөр бүлгийнхээ хурлаас чөлөө авалгалт ухаан явж байгаа. Зарим үед явтай 2 дахь 3 дахь удаа мягмар лав гаргийн нөгөө байнгын хорооныхаа хурлын юг харж гаад, ачааллыг харж гаад хурал гайгүй ах юм бол тэгээд нэг 4-5 хоног яваад ирж байгаа. Бос өдөр нь одоо чуулгантай юм чинь. Тэгээд уржигдөр шин наша дацгаас ирээл өчигдөр өнөөдөр 2 үндсэндээ чуулганд сууж байгаа. Тэгээд харин өнөөдөр үдээс хойш нэг жоохон завтай тэгээд гараад ирлээ. Тий, тэгээд энэ одоо энэ төр засгийнхаа бодлого, их хурлынхаа шийдвэрийн тэрийг та бүхэн ингэ танилцуулж явдаг байлгүй. Тийм ээ. Ер нь одоо сонгогчдын маань итгэл гэх юм уу, энэ төр засагтай итгэл ямар байна? Ер нь та бүхний энэ гаргаад байгаа хууль тогтоомжуудад ямар санал бодолтой байна иргэд маань? Яг орон нутгад бид нар ч одоо
хамгийн гол нь улсын хурлаас гарч байгаа хууль шийдвэрүүтэй дээрээс нь бодлогын ямар хүн шийдвэрүүд гарч байгаа тухайд орон нутгад голдуухан танилцуулаад тэгээд дээрээс нь нөгөө төлөөллийн үүргээ биелүүлж одоо үндсэндээ орон нутгийн иргэд юу хүсэж байгаа бодлогын төвшөнд юу хүсэж байгаа одоогийн салбар яам дөөр төр засгаас юу хүсэж байгаа яг амьдрал ямар байгааг бид уламжлах хэрэгтэй шүү дээ. Ер нь аливаа парламентын гишүүн чинь бол аль ч улсынхаас ер нь үндсэн 4 үүрэгтэй зайлшгүй хийх хэрэгтэй. Нэгдүгээрт нь төлөөлөх, хоёрдугаарт нь оролцох, за гуравт нь хууль батлах, төсөв батлах, за дөрөвт нь хяналт тавих. Хяналт тавих нь мэдээж хоёр янз. Ард түмний өмнөөс төр засагт хяналт тавих, дээрээс нь парламентаас гарсан хууль шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих. Аль ч улсын парламент бол үндсэндээ яг л энэ дөрвийн хүрээнд явна. Мэдээж сонгуульд үеэр амлсан хийх ёстой ажлууд бас хажуугаар зөндөө байгаа шүү дээ. Мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөр, хувь хүний одоо бас бодож санаж яваа юм. Тэр мөрийг хажуугаар нь хийн. Тэрнээс биш ерөнхий үндсэн үүрэг бол энэ дөрвийн хүрээнд л явна. Тэр ажлаа хийгээл орно нутагт. За тэгээд иргэд маань юу загч вэ та бүхэнд? Маш их юм загч шүү дээ. Жишээлбэл яг үндэ бол одоо их хурлаас гарч байгаа хууль тогтоомч амьдралаас холгон дий байна гэж хэлж байна. Дээрээс нь хэрэгжилт муутай байна гэж байна. Тэгвэл нэг жишээ аваад ирэхдээ одоо малчны одоо нийгмийн даатгалын шимтгэлээ шүү дээ. Тийм. Нийгмийн даатгалын шимтгэлээ чи 25 оны 1 сараас нөхөн төлөхөөр гарсан шүү дээ хууль нь. Гэтэл нөгөө 24 онд батлагдсан сонгуулийн өмнө батлагдаад тэгээ 25 оны 1 сарын 1-ээс гэдгсэн хэрэгжиж байгаа юм байхгүй. Малчад асуугаад байдаг. Хууль гарцсан яга хэрэгжиж болдгоо энэ ч. Яхад бол мөнгө төрөлтэй холбоотой сангийн амал хийхгүй л байгаа шүү дээ. Тэгээ яг энэ чинь нэг ер нь цаашдаа нэг юм гарахгүй бол нэг сонгуулийн өмнө нэг иймэрхүү сэтгэлийн хөвлөр гэм үү санаатаач гэдэг юм уу иймэрхүү үйлдэл хийчихдэг тий. Тэгээ иймэрхүү юм хийчихдэг. Тэгээ дараа нь сонгуул дуусангууд нэг муухай байж тий хэрэгжүүлдэг. Тэгээ одоо уучлаарай баяртай гэл. Тэг иймэрхүү маягаар яваад байвал бүтэхгүй л дээ. Тэгээд энийг жишээ нь аюу орон нутгад их асууж байна. Тэгээ ялангуяа нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийг малчич одоо нэг хавар нэг ноолуур жоохон үнэтэй намар нэг мах жоохон үнэтэй штэ. Хавар намартаа ингээд нэг ядаж хэсэгчлээ хуваагаа төлж байна. Бид нар бол төлнө нөө нийгмийн даатгалын шимтгэлтэй тий. Гэхдээ орлоготойгоо уялдуулаад нэг хуваагаа төлж юмаар нь. Өнөөдөр би чуулган дээр сая хөдөө аж ахуйн сайд бас энийг хэллээ. Ер нь бол нийгмийн бодлогын байнгын ороотойгоо хамтраад энэ төлтийн хамтарсан хоёр байнгаараа тогтоол мохтоол гаргах чиглэлийн бодож байна. Тэгээд тэр чинь бас ганц тэр нөгөө нийгмийн даатгал биш нөгөө хоршоо ямар нэртэй вэ? Хоршоо байгуулах, шинэ хоршоо байгуулах бас хууль гараад за тэрийг ч яг нөгөө санаачсан өмнө тэр үеийн одоо нөгөө засгийн газрын хэрэглэх газрын дарга байжгаад сонгуулиар их хурлын дарга болсон хүний санаачилсан хууль учраас тэр бол маш сайн хэрэгжээд баахан зээл 800 хэдэн тэрбум төгрөгийн чөлөө зээл гарцсан шүү дээ. 848 тэрбум. За тийм. Бараг их найд төгрөг шүү дээ. Тийм. Ер нь яг энэ тэрний хэрэгжилт гэж юм та бүхэн сонирх уу? Тэр бол байнгын миний ярьдаг сэдв. За. Дээрээс нь наад одоо шинэ хоршоо гэдэг лобераа зогсоол гэж байгаа шүү дээ. Би бол хөдөө аж ахуйн байнгын хороо. Би ерөнхий төсвийн байнгын хороо байгуулагч хөдөө аж ахуйн байнгын хороонд ажилладаг гişүн байгаа. Тэгээ хөдөө аж ахуйн байнгын хороонд дээр чийлж байгаа. Энэ бол зөвхөн малчтын саналыг авах хөдөлж авах юу гэсэн шүү. Одоо зал тий. Үндсэндээ одоо 848 тэрбум төгрөг. За ихний аж ахуй төгрөг. Бараг энүүгээрээ зүгээр тусгай юу байгуулаа хуулиар хөдөө аж ахуй орон нутгийн банк байгуулаад өгсөн бол эсвэл хоршоолын банк байгуулаад өгсөн бол энэ хамаагүй хэрэгтэй байсан. Одоо энэний төлөлт дөнгөж 47 тэрбум төгрөг. Ийм бага. 5%. Тий. Тэгээд үндсэндээ одоо бодохгүй тийм ээ. Юу гэсэн үг чинь энэ ч одоо үндсэндээ 848-ийн 47 шүү дээ. Тэгээд утгаас нь 5% төгрөг болох шүү дээ. Тэгээд эх жил эн чинь зөвхөн үндсэн нөгөө зээл төлөлтөндөө ороогүй хүү төлөө явж байгаа. Одоо эх жилээс энэ бол өстой жинхэнэ сенсацдаг дэс юм болно. Дээрээс нь магадгүй нэгэн цагт нүүрсний сонсгол гэдэг шиг том шинэ хоршоо хөдөлгөөний лөө гэдэг сонсгол хийх байх. Хамгийн гол энэ дээр хувь хүний хувьд бас илдүүлцэдэг юм. Нэгдүгээрт нь сонгуулийн өмнө малчтын санд авахаас гадна хоёр дахь гол зүйл нь зүгээр мөрөөрөө явцсан хоршоолын салбарыг татамдагцсан байхгүй. Хоршоол гэдэг чинь үндсэн ардчилсан 7 зарчимтай. Өөрөөсөө хөрөнгө оршин юугаа одоо хамтын хөдөлмөр хүчээ оршин тий. Дээрээс нь тэрний дөрөв дэх зүйл нь болохоор дундаасаа
нийлж санхүүгээ босгодог хэсэг юм байхгүй юу? Оршуулч. Тэрнээс хэн нэгэн хүчээр шууд сонгуулийн өмнө очдөг. Тэгээ зүг зүгээр явдсан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбарт олон жил мөрөөрөө явдсан хоршоодын нэр хүндийг бас гутаачих байхгүй юу? Тиймэрхүү юмнууд бол гарсан. Би бас энэ тухайд дөнгөж энийг анх чинь 5 их нийтийн хөтөлбөр гэж гаргасан шүү дээ. Ирэх багш нам чинь нөгөө сонгуулийн өмнө. Тэгээ тухайд нь би бас намын одоо даргын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан, орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхийн хувьд бас мэдээлэл хэвлэлийн байгууллагад нь хийж лээсэн. Энд чинь болохгүй шүү. Нэгэн цагт ингээд наа чинь маш их нөлөөтэй шүү. Тэгээ яг ганцхан одоо шинэ хоршоо биш түрүүний нэг байдаг нөгөө малчтын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тулах тухай асуудал биш. Дээрээс нь тэр цалин тэтгэвэр сонгуулийн өмнө нэмсэн хууль хэлтүүдийн байгууллагын цалин мэлэн гэдэг нэмэлт 300 зөвхөн хууль хэлтийн байгууллагын цалин 370 тэрбум төгрөг нэмсэн байхгүй. Ингээд сонгуулийн амлалттай холбоотой баахан юм явуулсан. Тэгээ тэрнийхээ харин дааж чадахгүй байгаа юм. Хоёрдугаарт нь асар их бэлэн мөнгөний нийлэлт зах зээл рүү хийж байгаа байхгүй. Өнөөдрийн байгаа мөнгөний ханш болт ерөөсөө энэтэй холбоотой шүү дээ. Ямар ч баялаг бүтээгээгүй мөнгө зах зээл рүү хэвлээд хийчихлээ чинь эн чинь үндсэндээ мөнгөний ханш болт чинь үүнтэй холбоотой. Үүнийг ч бас орон нутгад явж байхдаа ярьж байгаа юм л да. Иргэд нүгөө бол бас ойлгож л ах шиг шүү дээ. Сая ингээд би чи 10 сард орон нутгаар явсан. Сая 11 сард бас говьсон бүр 12 сарын сая ихний хэд нөхчин дунд говьгөл яваад ирлээ. Тэг ингээ явж хахад бол ерөнхийдөө заал дүүрэн дээрээс нь ярьж хэлж байгаа нь хараа хэрсүү болсон юм болов уу гэж бодлоо. Тий, хоёлаа ер нь яхаа төсвийн зарлага сүүлийн үед яаж өссөн тухай би танаас суунаа. Тий, та бас нэлээд тав баримттай ирсэн байлээ. Зүгээр яхаа одоо шинээр гишүүн болсон одоо гишүүн болгоноос би бас нэг асуулт байгаа юм. За мэдээж та бол ардсан намаас дэвшсэн хүн ардсан намынхаа тэр мөрийн хөтөлбөр юм умыг бол биелүүлэх үүрэгтэй тэрний төлөө тэмцэх үүрэгтэй. Гэхдээ яг хувь гишүүн болгон бас нэг дотроо бас нэг арай өөрч явахтай нэг энийг гिचхэмсэн гэсэн бодолтой орж ирд юм байлээ л дээ ер нь бол. Тэр намын бодлогоос хажуугаар нь тэр цума та орон нутагт ингээд ажиллаж байгаад тэндээс гарч ирсэн хүн учраас та ер нь одоо ямар аль асуудлыг нэг шийдчих юмсан гэсэн тийм хувийн бодолтой орж ирсэн бэ? Яг мэдээж хүний бодол өөр гоо тий. Яг миний хувьд одоо бас Дорногой аймгийн хурлын дараа 8 жил ажилласан. Дээрээс нь одоо энэ улсын төсвийн байнгын хороонд улсын хурлын төсвийн байнгын хороонд ажиллаж байна. Ер нь хувь хүний бодол бол монголчууд нэг энэ авилга хулгай гэдэг муухай юм дасаад байгаад нэг муу юмдаа дасгах их муу л да. Тэрэнд их сэтгэл хэмжиж өгдөг гэсэн хүн байсан. Тэгээд тэр чиглэл рүүгээ парламент орж ирээд ажиллаж байгаа. Тэгвэл яаж энэ ерөөсөө энэ асуудыг шийдэхгүй бол манай улс нар үзэхгүй юм билээ л дээ. Энэ одоо авилгал гэдэг чинь одоо баг ердийн үзэгдэл болчихно. Энэ төсвийн хулгай, энэ төсөв худалдаа авахаас гардамжуус тендер дамжуулсан тий эрх баригчдын хулгай бол одоо бүр ерөөсөө бидний ядуурлын шалтгаан чинь энэ байхгүй юу. Тэгээд үүнтэй нэг бас нэг өөрийн бодол тухайн үед байсан. Тэгээд тэр чиглэл рүү нэлээд ажиллаж байгаа. Тэгээд авилгалын эсрэг тухайн хуульд одоо би очирсан байгаа ямар өөрчлөлт оруулах гэж байгаа. Энийг одоо өөрчлөлт. Тэрийг нэг товчонд орчих уу та? Яг ерөнхий зарчим энэ зарчмын аудитын тухайн хуульч бай. Эдгээр бол ерөөсөө яадаг вөхлөөр энэ за ялангуяа одоо ингээд улс орны төсөв мөнгө санхүү шүү дээ. Бидний байгаа жоохон санхүүгийн нөөц шүү дээ. Ямар ч одоо улс оронд санхүүгийн нөөц, өрх гэрт санхүүгийн нөөц гэдэг чинь орлогол үстэй. Үүнийг зөв зарцуулах ухаан. Манай улс бол яг мөнгө ус биш юм л да. Зүгээр л яг хулгайлт нэр өгсөн улс. Байгаагаа бас зөв зарцуулах ухаанд утсан улс байна. Тийм учраас энэ чиглэл рүү хасаа. За жишээ нь авилгалын жишээ нь үндэсний аудитын тухай хувьд бол ерөөсөө Германд байна, Финляндд байна, Болгарт байна. Сая харин Франц улсын ерөнхийлөгч Сөрөг намынхаа нэлээд томоохон лидерийг үндэснийхээ аудитын дараа тавьчихж байна. Өөрөөр хэлбэл энэ улс төрийн дарамт шалтгаанаас нь гаргаад үндэснийхээ аудитынхаа газрыг сөрөг хүчиндээ өгчдөг тийм олон улсын жишээ байгаа. Тэгвэл бас хяналтын баланс, хяналтын систем, механизм ажилладаг. Тэгэхээр миний гол санаачилж байгаа хуулийн агуулга бол ерөнхийдөө товчхонд дотроо зөндөө юм байгаа. Агуулга нь юу гэхээр магадгүй 27 оны ерөнхий гишүүн сонгуул 28 оны улсын хурлын сонгуул арчсан нам ялах юм шиг байна. Одоо байдал энэ хүмүүсийн хандлага энэ эрх баригчдаас ингээд энэ ч одоо дэндүү хулгай хийжлээ шүү дээ. Саяын тэр зодоонч сар төмд. Тэгсэн тохиолдолд манай арчсан нам авилгатай тэмцэх юугаа илэрхийлж үндэснийхээ аудитын даргаыг хүчтэй парламент байгаа хамгийн олон судалтай сөрөг хүчиндээ өгчих хэрэгтэй.
Тийм хууль одоо эрсдэл өргөн барих гэж байна. Тэгээд тэр мөн адилхан маш их олон ерөөс энэ авилгалтай тэмцэх газар үндэсний аудитын газар эднэр олигтой ажиллаж чадахгүй байгаа шалтгаан чинь улс төрийн дарамтанд байгаа байхгүй юу? Ялангуяа эрх баригчдын дарамтанд байгаа. Тийм учраас үүнийг ингээд нэг жоохон юм өөрчилж чинь л энэ ч одоо системийн том өөрчлөлт болно шүү дээ. Нэг иймэрхүү зүйл бодож явдаг. Хоёр дахь зүйл нь яг уу одоо энэ парламентд яг үндэ түрүүн та миний намтарсан юг унших шүү дээ. Хөдөөгийн багийн даргаас их хурлын гишүүн болсон ганцхан би байх шиг байна. За. Тэг ер нь яг суманд ажиллаж исэн нэг хоёр байгаа мó сумын дарга хийжсэн юм шүү дээ. Бусд нь тэгэл ер нь аймгийн дарга нар голдуухан тэгээд л янз бүрийн мэргэжил босоод байна тийм ээ. Тийм учраас орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ер нь одоо манай улс чинь бүх юмыг хэтэрхий дээш нь татаад яам тамгын газар дээрээс бүх эрх мэдлээ төвлөрүүлээд орон нутагт ер нь аймагт сумж эрх мэдэл байхгүй ч. Яг намайг ажиллаж явах үед бол эн чинь арай ийм байгаагүй. Би ч одоо бас 8 жил орон нутагт ялангуяа аймгийн нутгаар өвдөлтсөний байгууллагууд дээр ажилласан. Тэр үчин нийтдээ үндсэндээ за 42 хүчин 5 6-г нь л дээрээс тавьдаг гэсэн баг бусд нь орон нутгаас тавьдаг гэсэн. Одоо эсрэгээрээ 5 6-г нь аймгийн дарга бусд нь тэгээд нөгөө дээрээс босоод ирэх аймгийн даргаас тоож байгаа юм алга, сумын даргаас тоож байгаа юм алга. Зөвхөн хүний нөөцлүүдийг хүний нөөцийн давхар санхүүгийн эрх мэдэлтэй нөхөр хэрэгтэй. Намнаатыг тий тухайн орон нутгаас үнэхээр уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бол хэн илүү хөдөлмөрлсөн сайхан амьдрах зарчимтай шүү дээ. Бид өнөөдөр говийн бүс Монгол улсын нийт төсвийн одоо 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Гэтэл тийм их байгалийн баялаг нөөц ашиглуулж бид илүү л амьдрах хэрэгтэй. Бас тэр хэмжээгээр бид нар төсөв орлогоо бүрдүүлэхийн тулд бид илүү хөдөлмөрлж байгаа. Тэгэхээр чи энэ бидний зорж байгаа нийгэм чинь мөн чанар тийм биз дээ. Хэн илүү сайн хөдөлмөрсөн сайхан амьдрах хэрэгтэй. Тэгэхээр орон нутгуудыг тийм итвчл биелэх хэрэгтэй. Та нар тэр хариуцлагатай уул уурхайг дэмж та нар өөрсдөө орлогоо ол тэгж гэмээр өөрсдөө зарцуулах хэрэг үүснэ. Тэгэхээр хүний нөөцийн санхүүтэй нь уяад эрх мэдлийн нөгөөд хариуцлага тооцсон шиг тооцдог болохгүй бол бүх юмыг ингээд дээрээ чиглүүлээд тахлаар орон нутаг хөгжихгүй байгаа нэг шалтгаан дээр гэж би бодож байна. Ийм хоёр зүйл дээр. Тэрээс орон нутгийг эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал дээр хоёрдугаарт нь энэ төсөв хулгай авилгалтай тэмцэх чиглэлээр нэлээд төлхөө анхаарч байгаа юм уу да? Тий, за тэр авилга дээр та бол бас тэр аудит хоёр дээр бас ингээ алхмуудаа хийгээ явж байгаа юм байна. Хууль санаачлаа явж байгаа юм байна тий. Тэр сүүлийн тэр нөгөө орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхээр та одоо ямар алхмууд хийж байна? Яг энэ юу асан юм? Арчилгааны бүлгээс 2 3 ажил хийсэн гарсан байгаа. За. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид хуульд одоо энэ саяын яриад байгаа. Хоёрдугаарт нь төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах. Тэгээ яг энэ хоёрт нь би өөрөө ажиллаж байгаа. Манай намын бүлгээс бүр тусгай ажил хийсэн гарсан ажиллаж байгаа. Тэгээд яг энэ бодохгүй ажил хэсэг дээр хууль болоод гарах байх л та. Тэгээд энэ чинь хилцүүлэг хийн орон нутгаар явж хилцүүлгээ хийн тэгээд хууль бичих бас тийм амарч биш юм билээ л дээ. Гэхдээ яг хуулийн баг ажлууд нь нөгөө нэг цоллоод өгдөг энэ ажлын албаны төсөөгд 20 сая гэж яриад байсан. Нэг хууль яхад яг нэг хуулиндаа биш. Тэр чинь нэг хууль чинь магадгүй судалгаа нь 40 50 сая ч болно. Цар хураансаа болно. Тэгэх юм бол тэр ажлын албаны мөнгийг нийлүүлж аваад өгнө гэсэн үг. Ер нь тэрнээс биш тэр чинь одоо нэг гишүүдийн баг цалин болт юм ярьж тийм байдаг байхгүй. Тэр чинь улсын хурлын тамгын газраас зөвшөөрлөвч энэ чиглэлийн судалгаа хийх гэж байна, энэ чиглэлийн явах гэж байна л гэж. Ийм хүнээр судалгаа хийх гэж, ийм цалин өгөх гэж байна тийм. Тэгээд та нараас амжтгүй тэр юунаас шууд гараад тийм. Тэр чинь бид нарт ерөөсөө бэдлээ байхгүй юм. Тэг яг их хурлын гишүүдийг бас нөгөө энэ чинь улсын хурл гэдэг байгууллагч өөрөө улс орны ирээдүйг зурж явахын бодлогын том байгуулагч уг нь бол тэгээд тэр чинь нөгөө бодлогын байгуулагч нь нэлээд судалгаа шинжилгээтэй шинжлэх ухаан хандах ёстой юм чинь. Тэр агуулгаараа нэг тийм төсөв байт юм лээ ашигладаг ч байгаа ашигладаг ч байгаа л баг. За тэгвэл та ямар ч бод санаж байгаа юмныхаа эхлэлийг бол тавиал явж байгаа юм байна. За тэгээд та бас нэг энийг за ганц та биш уу хаяа говьос мартсан байна. Би энэ бүр энэ авилгалын эсрэг хууль нэмэлт өөрчлөлт оруулсан бүр 5 сарын 7-нд болсон байхгүй юу? Тэгээд нөгөө улсын хурлын дарга эн чинь бас нэг хууль өргөн бариад өргөн барих хугацаа хэний хуулийг хизээд нь өргөн барих уу гэдэг асуудал ихтэй. Тэгж сая нөгөө намрын чуулган бижигнээд одоо би сая нөгөө ардын намын зодоо 2 сарын зодоо болоод тэгээд нөгөө манайс ч одоо нэг өдөр
улсын хурл төрийн эрх барихтай болгохын даргаыг ерөнхий сайдтай үүсгэх өдөр огцруулжсэн. Энэ парламентод мэдхгүй тийм Монгол улсын түүхэнд байна. Монгол улсын түүхэнд байна. Тэгээд айхтар зодтолтлоо шүү дээ эдгээр шууд тэгээд баг гэрээ нурах шатлаа шүү дээ. Тэгээд яг энэ 5 сарын 7-нд өргөн барьсан бол одоо би улсын хурлын шинэ даргад өргөн барих гэж байгаа. Жимүр хавар уг нь бичсэн хууль байхгүй нэмэлт. Яг өөрөө чи барих гэжсэн чинь тэгээд үйл явдлаа явцсан. Тэгээ яг хуу бас нөгөө юуг нь бодоод одоо яг шинэ даргад тавсан. Тэгээ би гацаа явж бол уржиг дээр шинэ тэрлээ шүү дээ. Энэ хуулийн гол үзэл санаа өөрчлөлт юу вэ? Тэ одоо хэлж болох уу та? Яг ерөнхий агуулга нь ер нь энэ одоо сая та анзаарсан уу? Сая ч одоо олон их найдын хулгай их хурлын дарганч яриад, ерөнхий сайд нь яриад, сүүлдээ бүр хууль зүйн сайдаас сольж гоод хоорондоо зодтолж штэ тий. Тэгэд манай нөгөө нэг шүүх прокурор цагдаа алхахтай тамцхазар хаана? Таг дугаа. Нөгөө нэг техникийн халтар царайт киноны хэлгүй коррелаш ингээд хэдэн тийш хараад байж байгаа юм. Яг тийм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг улс төрийн шахалт дарамтаа дийлэхгүй байгаа байхгүй. Тэгээ тэр талаас нь ангижруулах олон заалтууд би яг нэг өргөн барихаар та хараа тий яг. Тийм байна. За баярлалаа. За би бас мэднэ өөрөө чинь энэ ганц өөрөө чи шахах говийн бүсээс сонгогдсон лав нэг хэдэн гишүүн таавахын нэг говьос одоо биш говь руу нууцлах те хоолоо юм уу тэр чи одоо юу ч нэг тэр талаар нэлээд хөөцөлтөд яваад ах шиг байна. Тэрний чинь төсөн мөсвийг энэ Риотонта гаргая гэсэн юм уу да нэг тийм мэдээллийн тэр явж байгаа ойлголт. Тийм үү? За та энэ тухай. Тэгэхээр энэ бол яг ийм л юм лээ. Ер нь анх энэ яриа чинь бүр 20 жилийн өмнө ихээс яриа. Яг ярих юм бол 2006 он чинь баг 19 жил үстэй. Манай говь нутгаас тухай Дорноговь аймгаас сонгогдчихсэн Лувсангийн одон чимд дээрээс нь Цэрэн хүүгийн шарав дорж гэж 2 гишүүн анх ярьж ирсэд. 2006 оны үед яригадад Батэрчлэр эн чинь Дорноговьхэр чинь хэрлэн төсөлөө шүү дээ. Яг зөвхөн анх бол хэрлэн говь руу устдах юм чинь анх бол тэгж хэрлэн говьоос эхэлсэн. Түүхэн. Тэгээд одон чимд гишүүн шарав дорж гишүүн 2 анх яриа тэгээд Бат Эрдэнэ авраг хэрлэн гэрчүүлэхгүй хөдөлгөөн гаргаад бөөн хувь хүний улс төрийгээд тэгээд тэр юу анх зогссон түүхтэй. Тэгээ өнөө болтол яагаад яваагүй юм бэ гэдэг ингээд дотор нь орж ирээ судалсан. Нэгдүгээр олон улсын яг шаардлага хангасан, хөрөнгө оруулалтын шаардлага хангасан техник эдийн засгийн үндэслэл байгаа. Тэзүү байсангүй. За яг тэр тэзүүг нь бол хэрлэн голын тэзүүг бол оюутлагоонууд нь нэг нийгмийн хариуцлагын хүрээнд 10 тэрбум төгрөг гаргаж өгöd. Яг тендер чалгасан компани нэг 7.9 гэсэн бахаа нэг 8 орчим тэрбум төгрөгөөр. Уг төсвний яг 10 тэрбум тэгээд Мон Хидро Констракшн компани шалгарсан. За тэгээ Мон Хидро Констракшн компани бол одоо тэзүүгээ явж байгаа. Саяхан манай говийн бүсээ сонгогдсон гэж тэзүүний явц ер нь ажлын даалгавар хэр явж байгаатай танилцсан. 90 оны 1-р үлрэлд багтааж тэр тэзүүгээ хийж өгсөн. Энэ чинь өнгөрсөн оны 10 дугаар сард тэзүүн зарлагдсан. За ингээд жил гарсан болж жил хагас орчим хийдэг юм одоо тэзүүн мэзүүг нь. За тэгээд яг тэзүүн бэлэн болохоор энэ төсөл чинь одоо дараагийн нөгөө хөрөнгө оруулалт татах асуудлууд бий болно шүү дээ. 400 гаруй сая доллар урдчилсан байдлаар нэг 400 гаруй сая долларын асуудал юм гэсэн. За ингээд хэрлэн голын юу бол өнөөгөө хүртэл явахгүй байсан шалтгаан улс төрөөс гадна яг техник эдийн тэзүүгээ ерөөсөө наривчилсан тэзүү мөнгө гаргаж улсаас яаж ясангүй. Хоёр дахь асуудал нь хэрлэн голыг энэ усны говь руу татахын тулд урт хөштэй ойлголцох асуудал байгаа. Хэрлэн голыг бол зайлшгүй хятад улстай ойлголцох асуудал байгаа. Яг тэр нөгөө хил рүү гараа явчихдаг үлдээ. Хил дамнсан гол мөрний одоо олон улсын конвенцийн гэдэг нэг юм байдаг юм шүү. Тэр хүрээндээ хил дамж байгаа бол хэдийн хэмжээний метр секундыг одоо ашиглахын дотоод ашиглахын тэр мэдээлэл хоорондоо улсууд солилцох хэрэгтэй байна. Тэр үүднээс яг урд төршийн нөхдөд ойлголцох асуудал байна. 19 оноос хойш байгаль орчны яамны усны газар ажлыг хийгээгүй байсан байна. Өнгөрсөн хавар манай усны газрын Бээжин явж тэр гэрээ мэрэгээ шинчлэх нөгөө талдаа мэдээлэл солилцох асуудлуудаа яваад ирсэн. 90 онд урд төршийн одоо усны яамныхан ирээд хэрлэн голын ер нь бодтой байдалтай танилцаа хэдийн хэмжээнийг ашиглах хэдийн хэмжээг нь явах гэдэг ингээд нарийн тооцоо моцгоо ярих юм шиг байна. За энэ асуудал нэг иймэрхүү. Орхон онг гэж ярьдаг тийм ээ. Орхон голын асуудал бол бас нөгөө саяын ярьсан нөгөө хил дамсан гол мөрний усны хэлцээр гэдгээр Орос улттай ойлгоцох хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бидний нэн тэргуун цаг хугацаа алдахгүй явуулж байгаа юм бол за тэгвэл хангаан нуруунаас их авдаг
ангийн голоо тэр цагаан бургастай орчим дээр нь боогоод тэгээд эндээ усан сан үүсгээд цагаан бургастай далан үүсгээд нааша ангийн голоо тэтгэжээ. Одоо ангийн гол чи яг өнгөрсөн жилийн жил бол бороо сайтай байсан. Тэгвэл тэр хоолоогоор тэр чинь нэг 236 орчим километрийн асуудал байгаа. Нийт хөрөнгө оруулалт нь 86 сая орчим долларын асуудал байгаа. Сая нэг төсвийн байнгын орон дээр яг энэ төслийг бол яг манай говийн бүсээс сонгогдсон гишүүд бүгдээрээ оролцож байгаа. Хамгийн гол манлайлалдаг бол манай мөнх хойсглон гишүүн нэлээд манлайлал явж байгаа. Дээрээс нь манай Сэдэрж гишүүн бусад гишүүд оролцож байгаа. Яг байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын орон дээр манай говийн бүсээс сонгогдсон бүх гишүүд нэг байнгын оронд байгаа. Энэ бүх асуудлаа явуулахын тулд 7 гишүүнээс 6 байгаа. Тэгээд нэлээд байгаль орчин хүн хөдөө аж ахуйн байнгын орон дээр бид нэлээд хүчтэй дуу хоолой болж тэгээд байгаль орчин юм дээр дэмжигдээд сая төсвийн байнгын орон дээр бол төсвийн тэзүүний 9 тэрбум авах асуудлыг би хариуцж ийсэн. Тэгээд яг ингээд хамтын хүчээр явж илээ. Тэзүүн одоо бас л нэг жил гарна хийгдэх байх л та. Тэгээд ямар ч байсан энэ 28 онд бүрийн эрхийн хугацаанд бол төсөл ихний анги цагаан бургастай төслөл ингээд. Тэр нь бол ямар нэгэн байдлаар аль нэг хөршөөс хамаарал хангаанаас дотоодын их усурт учраас тэр бол ингээд явчих واخа. Хоёр хөршөө ойлгох асуудал бий. Тий. За тэгээд говь маань нэр ослоо болоод хөл тэгэл одоо өөр хэм Монгол улсад хижээж байгаа тэр бүс маань улмал цэцгэлээ өгч шүү дээ. Тийм биз дээ. Тэнцээж одоо үйлдвэр зовоод байгуулахад одоо усал байдгүй. Хэцүү газар шүү дээ. Яг энэ дээр нэг юм бас бодвочтой юм байлээ. Сүлжилтийн эсрэг төсөн өсвч гэж ярихгүй зөвхөн говийг усчууд нэхлээр хүмүүс игдүүцээд идэв юм шиг л. Гэтэл уг нь бол энэ чинь усны хангамж дутагдaltaй бүс нутгийг бүгдийг магадгүй одоо ингээд наашаа хинти тий тэгээд ингээд зүүн Сүхбаатар аймагт ороод усны дутагдaltaй бүс нутаг дээрээс нь говийн бүс ингэж явахгүй бол бас игдвэрцэх улсууд байгаа. Ахтай нэг юмыг одоо бас ойлгох хэрэгтэй. Тэр үед Бат Эрдэнэ аваргын тэр хэрлэнгээ хэрчүүлэхгүй гэдэг нь магадгүй тухайн үед зөв буруу байсныг одоо 20 жилийн дараа шүүх биз. Гэтэл усаа ашиглуулж байгаа Булган аймаг Булган ч нэг юу яадаг штэ Эрдэнтийн үйлдвэрт нэг бас хоолоогоор ус татаж өгдөг штэ тий. Тэр чинь орхон голоос татдаг. Тий орхон голоос татдаг дотоодоо. Тийм биз. Зөвхөн юуныхаа төлбөрт тэр чинь багахан юу штэ багахан ашиглаж байгаа штэ 5 тэрбум төгрөгийг юу яадаг штэ. Тэгээд байгаль орчны юм уу гэд нийтээ нэг Эрдэнэтээс 30 тэрбум төгрөг авдаг штэ. Тэгэхээр Хинтийн аймаг одоо уртл улсын төсвөөс асар их татаас авч байгаа. Яг цагтаа бол 2-3 жилийн өмнө 240 тэрбум одоо өмнө говь аймагаас орсон мөнгө өнгөөрөө баг Хинтийн аймагт төшөөд урсгалж ирсэн үе биш үү? Тэгвэл одоо Хинтийн аймаг тэр хэрлэн гол усаа ашиглуулсныхаа төлөө усны төлбөрт асар их мөнгө энэ говийн бүсийн боловсруулах үйлдвэрүүдээс авах боломжтой шүү дээ. Юмыг зөвхөн нэг талаас нь биш нөгөө талаас нь харах юм бол ордог гэж харах хэрэгтэй. Тэр чинь бас хоримтлогдсон гол мөрний нөгөө хоримтлогдсон ус байна. Шар усны үерийн ус байна тий. Үн чин тэргүй үер болоод гачаа гарчгаа ямиг тодорхой газар хоримтлуулад хоолоогоор татаад тэрнийхээ карантиныг тавиад мөнгө олж ивэл манай Хинтийн аймгийн болоод бусад зүүн бүсэн хэрэгтэй ч. Тэр агуулгаар нь харуул их зүгээр. Тий одоо тэгээд энэ ялангуяа энэ өөрхий говийн бүсчүүн уул уурхаагаа хөгжүүлээд өөрсдөө за бараг л тэрийн бүтэнжигээр нь улсын төсвөрөөр татаа явуулдаг юм уу та тэгээд өөрсдөө их хэцүү байдаг гэж зовлонгоо ярьдаг юм байлээ. За тэгээд огт уул уурхаа хөгжүүлэхгүй манайх бол ногоон бүсч шиг одоо зарим аймагуд тэгсэн мөртөр улсын төсвөөс тэр өмнө говийн төлсөн татвараас өчнөөнийг аваад байж идэг өөрсдөө ямар ч толгой өвдөх юм байхгүй ажиллаа хийдэггүй. Нэг юм байгаад байгаа юм. Би эргэн өнөө хувьд харахад иймэрхүү яриа одоо өнөөдөр би л их хурлын чуулган өдөөс өмнө харсан иймэрхүү яриа бас яригдж ийн л дээ. Энэ ер нь хэр зэрэг одоо дуу хоолой энэ дуу хоолой ер нь одоо их хурлын шийдвэр болж гарах ч гэдэг юм уу тийм хэмжээнд очих уу ер нь энэ. Ер нь гэхдээ яг нэг шудраг ус шүү дээ. Харин тийм. Би манай говийн бүсийг нэг өнөөдөр маш их мөнгөтэй яг оюутлогоо эднэс таван толгой гэдэг томоохон ордууд улс орны дэжиж байна. Тэндээс экспорт хийгдэж байна. Замын үдээр үндсэндээ импорт орж ирж байна. Говийн бүсэл эдийн засгийн эргэлт байгаа нь. Гэхдээ зөвхөн говийн бүсийг одоо ингээд одоо уул уурхайг ашиглаад явхад хэдэн жилийн дараа энэ цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, энэ цаг агаарын энэ юу маш өөр болж байгаа шүү дээ говийн бүсч. Бид бол юуг алдаж юу болж ийнэ гэдэг үргэлж бодож явах хэрэгтэй. Тэр агуулгаараа бол жоохон сэтгэл хэмжүүлдэг. Ховдынхан гэдэгт л одоо газрын ховор элементээ ашиглахгүй гэж байгаа байхгүй. Тэгвэл ховдод
тэр юунаас очих төсвийг хасах хэрэгтэй шүү дээ. Үн чинь шудраг бус байхгүй. Гэтэл газрын хор элемент гэдэг чинь уг нь бол нэг тийм хортой мортой хортой биш шүү дээ. Яг нь өнөөдөр газрын хор элемент чинь нэг тийм газрын хор гэдэг нэрлэлцэх хүмүүс сүртэй хандаад байгаа шүү. Хаана тэр үйлдвэрлэлийн аргаар ашиглахад том үйлдвэрлэлийн хэмжээнд явах нь болохоос ч одоо магадгүй халзан бүрлийн тийм л байхгүй. Тэрнээс газрын хор элемент хаасаагүй байж байгаа байхгүй. Хамгийн гол нь нөгөө үйлдвэрлэлийн аргаар тэр томоохон даацтай нь хаана вэ гэдэг асуудал ба шүү дээ. Монгол улсын хэмжээнд чинь 5-6 том орд байна. Халзан бүрэгтэй байна, Мушкай гол байна, Лугийн гол байна тий. Тэгээд эднээс хамгийн л арай үйлдвэрлэлийн хамгийн том юутай л одоо. Тэгээд энийг оруулах хэрэгтэй адилхан байдаг. Тэгвэл Ховд аймаг өөрөө төсөвтэй болно шүү дээ. Өөрөө нутгийн өөрөө иргэдийн хурлын зарцуулах хэрэгтэй болно. Тийм учраас бид бол уул уурхайг яг хариуцлагагүй уул уурхайтай бол ярих хэрэгтэй л дээ. Уул уурхайгаас болгоомжлох биш, уул уурхайгаас орон нутгата өмнө говийн жишгээр жижиг таван толгой гэдэг шиг нутгийн хишиг болгож харах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ийм нөхрөө дуу хоолой бас хөрөл дээр бас гараад байгаа саашаал та харагдаж ирсэн надад. Зүгээр энэ маань одоо төрийн шийдвэр болж гарах үгүй юу гэдэг л одоо эргэлзээтэй. Одоо гарах үгүй нь бол арай цөөхөн парламент олонхоос хамаарна шүү. Харин тий. Яг үндэ бүх юм чинь манайхан гээд ардчсан 42 гишүүнтэй олон боловч өмнөхөд бол тэгтэл эдгээр чинь нөгөө 60 хэд дээрээс нөгөө жижиг номуудтайгаа нийлээд бидний дуу хоолой бас зарим үед хүчрэхгүй шүү дээ. Яг парламент бол зөвшөөрлөцтэй ойлголцтой байгууллага. Гэхдээ зарим юм дээр бол ялангуяа улс төрийн томоохон шийдвэрүүд бол олонхороо шийдэж байгаа шүү дээ. Гэхдээ яг цөөнх байлаагаа дуугаа байж болохгүй. Ер нь улс төрд явж байгаа хүн бол нэг тийм зөв гэсэн юмны төлөө нэг ад үзэгдэх хэр зөрөгтэй байх хэрэгтэй юм шиг байна. Тэр ад үзэгдэх хэр зөрөг нь тухайн үедээ тухайн хувь улс төрчдөө муу байж болох ч гэсэн ирээдүйд энэ улс орны зөв замаар явах тэрэнд нь их чухал үүрэгтэй болоод тэгэхгүй одоо ч тэгээд олон нийтэд таалагдах га сонгуулийн систем тийм тэгэл бас гой ярьдаг тэгээд бас улс орны том эрх ашигыг эсрэг явдаг улсууд их байна шүү дээ. Зөндөө байгаа. Тэг яг одоо таны ярьсан дээр би энэ цэнгэн гүшүүнийг одоо бас харж гаднаас нэг дэмжиж яваа. Манай хүн бол энэ улсуудын нэг айгаад хэлдэггүй тэр асуудлуудыг хөрхөн өөрийнхөө нэр нүрийг барж байгаа л хэлээд явж байна лээ. Тийм. Зөв. Тэгээ залуу хүмүүс дээрэс нь зөв яваад ах ч бас болно шүү дээ тийм ээ. Явандаа чинь эхний үед хэцүү байж магадгүй, хоёр дахь үед ч хэцүү байдаг. Гурав дахь үеэс нь хүмүүс ойлгож эхэлнэ шүү дээ. Гэтэ одоо сонгогчдын боловсрол хандлага нэг үе бол арай өөр болж байгаа болов би бас нэлээд хэрсүү болж байгаа л гэж боддоо шүү дээ. Гэхдээ ер нь бол сонгогчд өөр болж байгаа юм байлээ. Тий. Одоо зүгээр энэ би ямар нэг өдөр хатагаар явбал хүнтэй уулзаад тавих зүгээр энэ сошиалын нэг юм өнгийг гэх юм уу харахад 2-3 жил тэрнээс өмнөхтэйгээ бол харьцуулахад бол шал өөр болж байгаа юм шиг л харагдаж байгаа. Энэ чинь асал манай нийгмийн тойл шүү дээ тийм ээ. Сошиал маань. Тий. За та төсвийн байнгын хорооны гишүүн. За та энэ төсвийн зарлага ер нь одоо хэрхэн яад хэлээд байгаа юун зарцуулагдаад байгаа талаар та нэг тоо баримттай авчирсан байна. Энийг нэг сонирхолтой байна. За ер нь яг тэ нэг хэдэн тоо баримтууд бас төсвийн байнгын хорооны гишүүн олон нийтэд ярих. Гэхдээ манай улс чинь саяхан л нэг 10 их найд байсан. Одоо ингээд төсөвч одоо 33 их найд болчихлоо тий. 32 их найд гарна л болчихлоо. За тэгээд түүнээс чинь нэг докторжуулалтын санд 367 тэрбум байна. За яг үндэсний байлгийн санд 2.9 их найд байна. Гэхэд яг нийтдээ бид нар чинь нийт нэг төсвөө 100% гээд бараг 70 гаруй хувь нь урсгал зардал болчиход байгаа байхгүй. Тэгээ үндсэндээ үлдсэн 20 гаруй хувиар хөрөнгө оруулалтыг болж байна. Энэ юг харуулж ийм нөхлөөр за энэ дээр нэг бахан тоонод би бас зориуд авчирсан. Нөгөө тэр тоогийн өгчтэй. Одоо та тэн дээр харъя л да. 23 онд манай цалин өс нийт 2.3 их нийтэйсэн баастай. Тийм байна. Одоо 26 оны төсвийн сая батлагдсан төсөв 6.4 их нийт. 3 дахин өссөн. Тэг үндсэндээ 3 жилийн дотор. Тэг ерөөсөө 3 жилийн дотор 3 дахин өссөн. За нийгмийн энэ уучлаарай энийг энэ одоо хүмүүсийн төрийнхний цалин нэмэгдээд энэ юм уу эсвэл орон зайд анхаагаад юм бол анхаагаад байхгүй. Анхаагаад байгаа юм. Ерөөсөө цалин бол өөртөө 3 дахин нэмэгдсэн. 16 онд шүү дээ. Энд чинь ийм байсан ба. 16 онд байсан төрөл би ягаад 16-ны гэж татчих авч байгаа нөхлөөр арьдснаа буусан цаг үе явж байгаа байхгүй. Тэрнээс хойш төрийн албаа хаагчид зөвхөн төрийн албаа хаагчид 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа байхгүй. 50 мянган хүн. Тэгэхээр тэрийг дагсан. Яг энэ дотор чинь нөгөө багш
юунууд бол орж байгаа л да. Гэхдээ тэр нь маш бага. Би тэр тодорхой догн бас хэлээд өгч байна. Гэхдээ зөвхөн 16-наас хойш 50 мянгаар. За дээрэс нь төрийн өмчт компани, энэ төрийн өмчт компанид ороогүй шүү. Төрийн өмчт компаниуд энэ улсын үйлдвэрийн газрууд 55 мянган гаруй ажилчин байна. Ингээ үндсэндээ манай улсын хөдөлмөрийн насны сая гарах хүний хөдөлмөрийн насны чинь бараг 4-ний 1 нь төрийн хамааралтай. Дээрэс нь зөвхөн Монгол банкны жишээд би хэлэх юм. Сая Монгол банкны ерөнхийдөө шатнаад бүр ихэн дуусч байна. Бараг Махтуула Баатаруулаад бууж байна яаж. Тэгтэл Монгол банкнд зөвхөн 250 ажилтнаас одоо 700 гаруй болцсон. Мөнгөний инфляц ямар тийм ээ. Тэгээд чинь үндсэндээ Монгол банкны чинь тэгээд ингээд иймэрхүү юмнуудыг бол одоо энэ дэр хоёулаа гол юм байна. Монгол банкны төгөлж байгаа. Өнгөрсөн жил бид нар нэг их шүүмлээд байсан да. Баярмаа гишүүнээр хэвлэлийн багвар хийгээд байсан. Тэр нэг бараа үйлчлэгийн зарлал яг энэ жил нөгөө сайн зөв шүүмжлэлч бас юм бууруулж байгаа байхгүй. Надад чинь бусдаар гүйцэтгэх ажил одоо гэрээний төлбөр 1.9 их нийтвэсэн шүү дээ. Тийм. Тэгээ одоо тэгээд буурсан байна. За цалин өс тэр тийм юм өгсөн байгаас харж байна те. Нийгмийн даатгалын шимтгэл 123 155 441 те. Одоо бүр 650 4 дахин. Тийм байна. За байр ашиглалтай холбоотой. Энэ дээр нэг их инээт юм гэдэг шүү. Ингээд төрийн өмчт байруудаа айгүй хямдхан төрөсөлцсөн. Одоо нөгөө нэг шинжлэх ухааны технологийн парк сан ман гэл те маш хямдхан төрөсөл. Тэгсэн мөртлөө төрийн өмчт компаниуд нь хувийн аж ахуйн нэгжүүдээс бүр асар өнтэй ямар сонирхлын зөрчил вэ? Энд чинь зүгээр тэр олон тэр хямдхан төрөссөн төрийн байруудаа өгч болно шүү дээ. Тэгэхгүй ахаад өөр хувийн хөвчлээс юмрсчээд өөрсдөө болохоор үнэтэй газар очиж нөгөө нүүрсээ $70 зарчаад эргээд одоо $230 илүү урдаас авчихлаа яг атах байхгүй. Энэ ямар ухаан яваад нь те. Тэгээ би нөгөө нэг Монгол улс мөнгөгүй улс биш. Мөнгөө зөв зарцуулах ухаан алга байна. Хулгайн үйлсэн мэн гэдгийг энийг л хэлээд байгаа. Энд чинь ерөөсөө энэ тоонууд ямар хэмжээний за тэр та хардаа тэр байр ашиглалтай зардал байна. Норматив зардал байна те. BM гэдэг нь юу вэ? Барометр. Барометр. Тий. Иймэрхүү маягаар ингээ харахаар эн чинь ерөөсөө ямар их боломжуудыг тий бид одоо хэд хэдэн зөвхөн 9 төрөл дээр яг би сая нөгөө юу авах гээд тэгээд маа төсөн байнгын орны энэ нийтлэг ажил гэж юу вэ? Энэ яг нөгөө юугаа хуучин одоо нөгөө гэрээгээр хийгддэг ажлууд төлбөр юу гэдэг тэр нь. Яг одоо чинь янз бүрийн ажлууд биш. Одоо чинь юу байгаа штэ. Одоо энэ хоол моолны одоо сургуулийн хоол моол штэ. Тийм. Тэр мэл чинь одоо бас нөгөө бусдаар үүсгэх ажил гэрээнд ордог байхгүй. Тиймэрхүү маягаар өсөд байгаа бараа үйлчилгээ чинь тэр биш юм уу? Энэ бараа үйлчилгээ чинь бас арай ордог. Энэ задрагаанууд нь гаргах юм бол тусдаа өөр байна. Тий. За тэр юу вэ нөө? Томилж очны зардал байна уу? 49 тэр хүмүүс одоо тэр 86 байна тий. Яг энийг ингээд гүйлгээд яг ерөнхий мэдээлэлд харцуул. За тэгээ тэр хөрөнгийн зардал байна тий. Энэ дээр би сая юу ажиглаа сууж юм гэхээр энэ 24 онд ингээд сонгуул болцсон жил тий. Энэ бүх зардлууд ингээд бүр за бараг 100% ингээд өсөө явцсан. Лав нэг 60-70% өсөө явцсан байгааз. 24 онд тэр 23 жил одоо харин сонгуулийн жил бодлоо амлалт юмныг юу ах хэрэгтэй. Тэрнийхээ төлөөсөө одоо мөнгөний энэс чинь тэр сонгуулийнхаа зардал мардлыг гаргаж авдаг байна. Гаргахаас гадна эргээд ард түмэн охироод байгаа юмны инфляц шүү дээ. Зах зээл рүү хэд их мөнгөний нийлүүл. Ерөөсөө мөнгөний хэд их нийлүүл чинь л одоо энэ инфляцийг хөргөдөд нь шүү дээ. Үндсэндээ бараг одоо 10 орчим хувьтай шүү дээ. 9.8 гэж яриад болохоос шүү. Яг иймэрхүү юмнуудыг л одоо бас их анхаарч дээрэс нь төсвийнхөө урсгал зардлыг нэг зэгцлээд бас яг ингээд орон тооны төрийн албаагчдын орон тоо энэ бүтэц бүх юмнуудаа ингээд нэг яг ажлын байрныхтай уялдуулаад хэд байхаа гаргаад тэр урсгал зардлаа багасгахгүй болохоор эргээ хөрөнгө оруулалтын орон зай байхгүй болчиход байхгүй. Энд чинь ерөөс хөрөнгө оруулалт ердөө 8 ихний дараанд орлоо шүү дээ. Тэгэл батхаар чинь жол олсныгоо эргээд ингээд юу хийж байгаа байхгүй. Энэ юу яасан шүү дээ нөгөө нэг за би яг юу асуух гэж байлаа та. За эргээ санах байхаа. За. Ааха. За та энийг би саяхан нэг ярилцлагыг харсан та нэг 3 зүйл хийх хэрэгтэй байна Монгол улс гэж ярьсан байлээ тий. Тэ энийг нэг тайлбарлах юм манай үзэгчдээ ямар 3 зүйл одоо таны бодлоор яг
түрүүн л ярьсан гол зүйл байхгүй юу? Нэгдүгээр энэ авилгатай зүйлтэй. Энэ авилгал гэдэг чинь зүгээр улс орны бүгд нэлэнхүүд нь гэдэг ячиж шүү дээ. Үндсэндээ одоо бид бүгдээр авилгалын золиос болчиход байна шүү дээ. Яг энэ олон жил ярьсан л байх. Гэхдээ одоо нэг авилгалтай тэмцэх асуудлыг нэг зоригтойхон хийхгүй бол одоо сүүлдээ чинь ийм байх ёстой юм шиг ингээ монголчууд асаад байгаа надад их харамсалтай санагдав байхгүй. Хоёрт нь байгаа энэ улс орныхоо сая яриад байгаа жоохон санхүүгийн нөөцөө зөв зарцуулахгүй бол түүнийг нь ингээд хуульчлаад жишээ нь бид нар ингээд боловсролын зөвхөн цалины тухай ярьдаг тийм багшийн цалин $1000 хүрэх тухай яриад байгаа шүү дээ. Гэтэл уг нь боловсролын төсөв гэж гаргаад нийт бүр хуульчлаад өгч хэрэгтэй. Нийт одоо төсвийн төдөө үеийг боловсрол зарцуулна гэдэг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд салбар тийм хоёр дахь нь бас нэг төсвийн байнгын орон дээр бас нэг бодогдож ирсэн юм юу гэхээр ингээд төсвөө нэгдүгээр эренбэлэхгүй. Юу чухал юм бэ гэдэг ерөөсөө эренбэлэхгүй. Тэгэл нөгөө тойргийн эрх баригч намын араа хүчтэй лоббитэй ч юм уу эсвэл дарга нар нь их нэг сонирхол нөгөө том дарга нар ч одоо бас заавал төсөв мөсвөө торгоо ингээд янз бүрийн сонирхол орж ирээд ерөөсөө нэгдүгээр эренбэлэхгүй. Хоёрдугаар юу хийх нь чухал вэ гэдэг чухал биш болчоод юу хийвэл над ашигтай вэ гэдэг байдлаар хандаад байгаа байхгүй юу? Гэхдээ бодтой байдал яг тийм. Би одоо төсвийн байнгын орон дээр нөгөө одоо жил гарan боллоо шүү дээ. Яг бодтой байдал нь тийм харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ иймэрхүү юмнуудыг зэгцлэхгүй бол энэ авилгал дээрээс нь төсвөө зөв зарцуулах ухаан тий. Дээрээс нь түрүүний нөгөө яриад байгаа нөгөө орон нутг руу жоох эрх мэдлээ шилжүүлэхгүй бүх юм төвлөрсөн. Нөгөө төвлөрлийг сааруулна барина гэж яриад байсан чи хаа байна? Байхгүй байхгүй юу? Тэгээ нэгэд дээрээ нэг юм архитектор хүчтэй томтлоготой болсон ингээд доошоо ямар ч юу болчиход байгаа байхгүй юу? Энэ гурыг яг хуу түрүүний нөгөө нэг анх би нэг бодож явсан зүйл гэдэг чинь заашгүй их хэвээр гурван зүйлийг энэ л байна. Тэгээд яг хуу бусд нь бол яг тэр гол ус татах тэр одоо юу бол тэгэл хийгээл явах асуудал. Тийм. За та нэг ингэж хэлсэн байсан. Энэ Эрдэнэс таван толгой компани чинь энэ авилгатай тэмцэх газрынхаа ирээд бүгдөө шургалтдаг ийм компани болцсон байж тээ гэж хэлж ирсэн. Тийм. Тэр одоо танд ямар тийм үнэхээр мэдээлэл байна уу одоо? Хичнээн хүн тийшээ ороо шурглаад суудсан тийшээ. Шурглагч байх одоо ажлаа солиод тийшээ орцсон юм байл шүү дээ. Хөлийн гишүүнд чинь элдэн мэдээлэл их ирнэ. Ялангуяа мань мчиг илүү дутуу хөхтэй юмнаас айхгүй ярьцдаг усуд бол мессежээр, чатаар элдэн мэдээлэл ирдэг шүү дээ. Тэгээд яг хуу авилгатай тэмцэх газрын хэд хэдэн ажилчин тэнд яасын одоо авилгалын шалгаж яваа сүүлдээ өөрөөсөө тэндээ ажиллавал зүгээр юм уу бодсон юм уу яасын орцол юм бэлээ. Би тэгээд тэр тухай чуулган дээр л хэлсэн. Тэгээ нэлээд хэдэн л хүн байгаа юм билээ. Тэгээ сүүлдээ одоо энэ хууль нэлтийн байгууллагынхаа одоо хувийн хвшлэр бол орж ажилладаг болсон юм билгүүт. Тэгээ холбогдох газрын чуулган дээр хэлсэн анхаарч ажиллах байлгүй. Танаас миний ярьсан бол ерөөс судлаа юм байхгүй. Танаас одоо энэ чуулган болгон дээр хийж байгаа үг мөгч ингээд протокол тэмдэглэгдээд явдаг гэсэн тий. Тэгээ тэрний одоо мөрөөрч гэдэг юм уу ямар нэгэн ажил энэ засгийн газар нь хийдэг барьдаг тийм албадлагын ч гэдэг юм уу чанартай байдаг юм уу байдгүй юм уу? Гэхдээ албадлагын яг хөө чинь нөгөө их хурлын гишүүн чуулган дээр хийж байгаа үгнүүдийнх нь мөрөөр дээрээс нь байнгын орон дээр ясны гүйцэтгэлийн хэрэгжилт дээр сүүлд нь хилцдэг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэрнээс тэр чинь ямар зүгээр тэн чалчаад нэг цай уугаа цагийг орж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм байна тий. Тодорхой хэмжээний ажил болох нь байгаа, болохгүй байгаа ч байгаа. Гэхдээ хувь гишүүн өөрөө бас ярьсан хэлсийнхээ бас араас явж харагдав. Би утгагүй нэг үг ба үйлдэлгээд юу ярьсан, яаж хэрэгжүүлсэн гэдэг бүхийг юу авах гэх нэг тийм контент гаргах гэж. За. Тухайн чуулган дээр юу ярьсан, тэр нь яаж ажил болсон гэх. Тэгээ та нэг ингэсэн байлаа. Ингээд нөгөө ялангуяа одоо энэ чинь нөгөө 5 жилийн төлөвлөгөө чиглэж хилүү тэрийг одоо их хурл яг хилцэж байгаа бох тий. Хилцсэн. Баталсан юм уу? За. За би сая нөгөө нэг аймгийнхаа гадаад харилцаа хөгжүүлэх гээд бас жээж мужийн захирчийн урилгаар гачаа яваад ирсэн нэг 6-7 хоног. Тэгээ аймгийнхаа ангах политехникийн коллеж бас бус тусуудыг дагуулад тэгээд явж тэр хооронд бас хилцээд баталсан юм шиг л. Тийм зүгээр яг та тэр хилцүүлэг дээр ярьж ин л л дээ. Энэ ямар сони юм бэ? Энд чинь бид нар чинь нөгөө нэг сонгуулийн 4 жил. Сонгуулийн 4 жилгээд нам болгон нөгөө мөрийн хөтөлбөрөөр гаргадаг. За тэгээ орж ирээ бид нар чинь нөгөө юу гэж засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр 4 жилээр гатчихдаг тий. Тэгсэн чинь хажуугаар ингээд 5 жилийн төлөвлөгөөгээд юм ороод ирэх юм чи ямар сони юм бэ гэдэг нэг. Сонч явахд яг интернет ерөөсө буруу байхгүй. Харин тий. Энд чинь бид нар 90 оноос хойш
90 оноос өмнө бол 5 жилийн төлөвлөгөө гэж ярьдаг 5 дугаар 5 жилийн гавчгаад манай аав бол 2-5 жилийн гавчгаач байсан би одоо мэдхий. Хэд хэдгээр 5 жилийн гавчгаач үлээ. Бурхан болгох нь үеийн дээр нь байж байгаа шүү дээ. Бид нар чи 90 оноос хойш өөр зам сонгосон шүү дээ. Яг хөө тэр алсын хараа амаараа нөгөө вишн гэдээ бол тэр бол байх тий. Гэхдээ сонгуулиуд намууд мөрийн хөтөлбөрөөр 4 жилийн гаргадаг. Тэр мөчлөгтөөгөө засгийн газрын мөрийн уйлдаг үстэй. Тэгсэн чинь хажуугаар нь дахиад 5 жилийн юу гээд би тэрийг л бодтойн л хэлсэн. Тэгээ одоо эднэр олонхоор яаж хэрэгжүүлэх нь одоо эдний л асуудал байна. Ер нь тийм биз дээ ч одоо 4 жилээр бид нар чинь төлөв юу яагаад ингээд засгийн газар сонгуулийнхаа эсвэл сонгуул 6 жил гэсэн бол 6 жилээр байх хэрэгтэй. Сонгуулийнхаа мөнгөлтөд зөрүүлээд байгаа нь ямар ч хэвтэй бэ гэж хэлсэн юм л да. Тэгээд цаашаа анхаарч ажиллах юм хүмүүс одоо эдний л асуудал та. Тэр ихтэй болохгүй зүйл дээ. Тэгэд би тэрийг чи юу гэж ойлгосон гэхээр нөгөө нэг юм биш үү. Тэр нөгөө хуучин засгийн газар байх чинь их хурлаар чинь нөгөө 2050 алсын хараач илүү нэг том одоо бодлогын баримтчгүй одоо тэр юу гэдэг. Тийм баталсан. Тэгэхээр тэр нь тийм юм баталчаар ингэж одоо алсын хар зөвхөн тэрэндээ тааруулж тийм төлөвлөгөөнүүд хийхээс өөр аргагүй болсон гэсэн нэг тийм тайлбар байх шиг байлаа шүү дээ. Би тэгж ойлгоод байсан. Яг бай. Тайлбарыг бол яаж хийж болно шүү дээ. Зүгээр гол агуулга нь ер нь бол тийм биш. Эсвэл 4 жилээр бас хийж болно шүү дээ. Ягаад заавал сонгуулийн мөчлөгөө зөрүүж хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй юу? Яг цаана бас янз бүрийн өөр юм байх шиг байна тий. Тэр нь одоо цаг хугацаа харуулахгүй. Ямар юм байх шиг. Одоо тэгж худлаад хамглаад яах вэ? Тий. За. Тэгээд тэр нөгөө нэг 2005 батлагдсан чинь энэ яаман дээр байж байгаа би нэг яг нэг эрчим хүчний мэрэгжилтэнтэй ярьсан байхгүй юм талаар. Тэгсэн чинь тэгжил байна. Яамнууд чи хоорондоо нөгөө нэг хоорондоо явах уу? Дотроо тэр нөгөө салбараа хөгжүүлэх бас нэг удаан хугацааны төлөвлөгөө мөлгөө 10-20 жилээр ингээ гаргацсан байжсэн чинь 2050 батлагдангууд тэр юунууд чи бүгдөө ингээ цуцлагдсан юм байна. Тэгээд эрчим хүчний салбар жишээлбэл гадны хөрөнгө оруулалт за гадных ч дотоодынхын ч хөрөнгө оруулъя гээд одоо энэ салбар яаж хөгжихийн цаашаа яах гэдэг ингээд юмны баримт бичгийг харъя гэхээр тийм юмгүй болцсон юм. Аль салбарт тийм болцсон юм байна. Тэр 2050 тий гэж тэр мэрэгжилтэн тайлбарласан байхгүй юу? Та 2050-ыг үнсэн нь алсын хараа. Үгүй тэр бол улс орны алсын хараа тийм байж болохгүй. Би бол 20 онд тэр 30 жилийг харж хийдэг юм гэж одоо би бол тэрийг бол хувийнхээ хувьд бол гайхаж ил явдаг юм. Тэгээд одоо яг алсын хараа бодлого чиглэл бол байх нь буруу биш л дээ. Гэхдээ тэр нь үнэхээр тийм бодлогын бичвэр нь мөн үгүй юу? Тэр алсын хараа 2050 чинь тий. Одоо чинь сэтгэлийн хөрлөөр эсвэл янз бүрийн хүмүүсийн санал болгосноор янз бүрийн бичвэрнүүд их гардаг юм биш үү? Тэгээд тийм битгий байгаасаа гэж бодож байна. За та бүхэнд нэг 7 минут байна. Нэг хоёр асуулт та нэг богинохон багтаагаад хариулчаарай. Эхнийх нь за та энэ усчлах говийг бас ухчлах хажуугаар нь бас тэр нэг говьд нөгөө малын одоо таримл ургамал тийм ээ тэжээлийн ургамал тарихыг бас одоо зорж байгаа гэхүү байгаа юм байна. Парламентын гишүүн болохоос өмнө би өөрөө энэ газар тариалангийн салбарт ер нь 16 завтай болчиход тэг газар тариалангийн бизнес руу орсон юм. Анх бол би эми ургамал одоо тэр нөгөө нэг алдартай дэрвэрж иргүүч би гол тариалдаг юм. Монгол улсын хамгийн том тариалагч байх. Сая бас тэрнийхээ хавдрын шинжилгээний судалгаа болсон юм уу? Үгүй нөх нь 10 өстө тарьдаг. 7 жил тариад бас үр дүн гараа сая хавдрын л дэсрэг ургамал л да. Тэгээд юу нэг их сайхан гарлаа. Солонгосын нөгөө жээж мужийн уламжлалтын янгаах ухааны юун дээр бас дээж өгсөн байсан. Тэгсэн чинь хавдрыг дарангуйлах, үрвчлийг дарангуйлах тэр юунууд нэгдлүүд айгүй өндөр гарч илээ. Тэгээд тэгж эми ургамал гэж явж байгаад тэгээ нөгөө сул талбай ихтэй нөгөө ковид гараад би бас 100 га дахиж 200 га анх төлөвлөж байсан байхгүй. Тэгээ 100 га сул байсан чинь нөгөө говийн өмчний явахт мэдэхгүй тэгээд нэг ашиглахгүйсэн чинь нөгөө тухайн сум орноос нь хөөж та энэ чинь хэрвээ газар тариалангийн газар ингээд ашиглахгүй 2-3 жил болох юм бол хураад гинжтэй гэхлээр нь өвөө тэгвэл бушуухан хураалгажсанаас ногоон тижэл тарья гэдэг. Тэгээд ингээд ногоон тижэл тариад ногоон тижэл чинь манай говийн бүс нутагчин бол нөгөө малын тижэл хомс газар шүү дээ. Тэгээ явандаа энэ чиглэл рүү таж болох юм байна гэдэг. Тэгээд сүүлдээ говийн бүсэд тохирох таримлын нэлээд сонгож тэгээд тэр судаан тэгээд тэр эрдэнэ шиш
Тэгээ говийн бүсэд тарьж болохтой заргас зөндөл турсан. Тэгээ тэрийг одоо говийн бүс рүү тарих гад бодолтой явж байгаа. Ер нь Тэд нар чи хэр ургасан тэгээд сайн ургасан. Ер нь яг социализм гэж бас тарьж илсэн юм л дээ. Одоо л мартагдсан болохоос биш. гол тарьж исэн юм уу тэднээсийг? Тий, Судааны нь бол тарьж ил манай дорн говийн цагаан цавд тарьж исэн юм лээ. Тэгээ яг тэгэл нийгэм солигдоод тэгэл тэр нэгсэн баг 30 40 жил болоо мартагдахгүй юу. Тэгэл яг энэ чинь нэг юм хийхдээ дараагийн юм санаанд ороод тэгээд яваад говийн бүсээ бас нэг манайч одоо говийн бүс чинь мал аж ахуй эрхлээд бас хүнд штэ. Тэгээ яг тэжээлтэй. Тэр чиглэл рүү нэлээд анхаарч байгаа. Яг хөдөө аж ахуйн байнгын ороонд байгаагийнхаа бас энэ чиглэлээр сая тэгээд энэ говь сүмбэрийн маань хаядаг гээд шивээ говийн юунаас уурхаагаас гарсан маш их ус үүдэн том нуур байдаг. Их том нуруу. Тэрийг түшгэлсэн бас таримлж удах говийн бүс төгсөн таримлж удах гэдэг. Тэгээд яг энэ чиглэлийн бас нэлээд малын тэжээлийн хөдөө аж ахуйн сургуулийн малын тэжээлийн секторын эрхлэгч дээрээс нь тэр эдийн шийдвэрлэгээ тэр чулуун цэцэг доктор нар санал тавиад нэлээд ажлууд явж байгаа. Яг үр дүн гарахлаар л ярихгүй л үр дүн гараагүй юм ярих дургүй шүү дээ. Тий. За тэгээд өөрөө чинь яг одоо хувийн асуудал гэх юм уу да. Энийг та нэг таны аав нэг одоо хүнд өвдөөд тэгээд нэг одоо ардын ангаах банаар ч гэдэг юм уу имжлэгдсэн нэг тийм түүх байт юм байлээ. Та тэрийг ингээд фэйсбүүк дээр өөрөө ярьсан би харсан байна. Тий. Тэгэхээр энийг бол асууж болох байхаа гэж бодож байна. Тэгээд өөрөө яг энийг ингэж бас шинжлэх ухааны талаас нь яг энийг ингэж батлах тийм бас нэг эрэмцэлтэй явд юм шиг байна. Тийм үү. Яг энэ түүхээ та нэг товч нөө үзэгчд нөө ойлгомжтой хүн гэхлээр тэрийг нэг яриад явал гэж бодохгүй юу? Яг би нэг ярьдгүйсэн. Тэгээд энэ өнгөрсөн 101 ариун юм билээ нэг бусгүй маад би нэг 100-да хүчин тариа барьгаа дээр амарч очоод тэгээ яг маа тариа барьгаа дээр очоод нөгөө таримлын хажууд яваад нэг жижиг нэвтрүүлэг хийсэн чинь сая 500 600 мянган мөцсөн байсан. Яг нөгөө монголчууд энэ хавдар ялангуяа илгэний хавдар бол их юутай сэдв биш тийм. Тэгээ яг тэр нь бол яг тэ 87 онд манай илгэний хавдар болоод тэгээд цагаан сарын дараа өвдөд. Тэгээ ерөөсөө 2 3 сар явжгаад эмчилгээг үгээд юуны наадмын өмнө ирсэн. Тэгээ эмчин дуудаад за миний хүү ирж аавыгаа авч одоо нэмэргүй шүү. Ер нь 7 хоногоос итэрэхгүй хаа гэд. Тэгээ би манайч айраг сумын ааштай тэгээ аймаг дээр очиж аавыгаа аваад тэгээ иржсэн. Тэгээд яг наадмын өмнөөс нэг эмчилжсэн эмчилжсэн за одоо гомбогоо ер нь 7 хоногоос итэрэхгүй уулзах хэрэгтэй юм байл уулзуулаарай гэд. Яг манай аавын хамгийн баг дүү нь Архангай өндөр улаанд. Тэгээ тэр үчиг шуудан муудангаар явдаг л 3 хоногийн дараа ирсэн шиг дэрсүр байх. Тэгээ манай авчсан за сэтгэл санаагаа бэлдэж штэ. За одоо шагатагаа уулзчлаа одоо хэдэн манайч 10 хүүхдээс хосгчлаа одоо өвч одоо юу өсгөвдэ гэдэг. Ерөнхийдөө сэтгэл зүйн бэлтгэлээ хангацсан. Тэгээ манай нэг хөрш 70 60 сумын тэгээ зүгээр ботго гэ хочилдог байсан юм уу? Ботго тавхай гэдэг. Эсвэл овг нь ботгоны тавхай гэдэг байсан юм уу? Ботго тавхай гэдэг. Намхан борхон. Тэгээ хүрээд ирсэн. 3 4 хонжсэн байсан. Тэгээд ирээд за эрүүл мэндийн шинжилгээ ухааны нэмэргүй гэсэн бол би оролдох уу? Над дингний сүүх бил дээрээ, нохоо шуул дээрээ, за бас илүү гэрэл дээрээ гэдэг. Тэгээ манайч нэг гэр харуул яал. Тэгээд дорн гэр бариад нэг 2 хоосон тавьж игэл. Тэгээд ингний сүүл бас амархан олдно. Манай авчин бас орон нутгад удирдах ажил хийжсэн. Тэгээ ингний 5 10 дороо сүүцugдаж байгаа. Тэгээ ер нь нэг 7 сар гарцсан. Тэгээд яг намайг аавыгаа дээр аймгийн эмгээс аваад өөдөөс би урдталт нэвцсэн. Өөдөөс нэг улаасны цагаан юм хийсчихэд. Үгүй яахгүй. Тэгээд 7 сарын баг наадам төгчсөн да. Тэгээд яг нохоош болдгоо. Илүүгэрийн барьцсан, инээсүн бэлдсэн нохоош бол. Нохоош ч одоо их шиг нэг аптехэд бэлэн зардгүй л л. Хэн хийсний би сандгүй. Тэгээд яг нэгдлийн өвсний бондон дээр манайч нэг төмөр замын дагуу учраас сэлэнгээс өвсөө бэлддэг гэж. Ангаа газрын өвсөн чинь нохоош шишгэлбэг юм байхгүй. Тэгээ манай нэгдлийн өвсний фондны эрхлэгч нь ганжуур гэдэг нэг яхэр өвгөн байсан. Тэгээ ганжуургоо дээр очиод одоо нохоош бид нарт хэрэгтэй байгаа аав үзсэн за хүүхээ сонссон. За хүүхээ гал төмөр 50 эргээд буцаагаад боогоороо гэдэг. Тэндээс баах нохоош. Тэгээ хэрэгтэй юм бүгдийг бэлдэж байгаа. Илүүгэрийг барьж өгөөд ингэний сүгэн бэлдэж өгөөд нохоош. Тэгээ тэр өвгөн л манай автал цугд байдаг гэсэн. Яг гэрлүү цөөхөн орно. Манай ээж орж бас хоолцоод хүүлж өгнө. Манай хамгийн том эгч маань буян тогтгогч маань совлогч хүн. Бас хаяа орж тариа мараа хийдгүйсэн баг. Тэгээ өөр хүн оруулдгүйсэн. Яг би орно.
Тэгээ бусад хүмүүсийг нь оруулдаг. Тэгээ би голдуухан л өдөр тэс нөгөө 7 сар 8 сар гэдээ ер нь харцсангүй гайгүй болоод 9 сар гэхэд бүр гадаагаар суудаг болсон. Нөгөө 7 хоногийн настай хүн чинь 11 сард ажилд орсон. Тэгээд 9 сард би нөгөө хичээл мчээлтэй байхдаа өдөр Google ороод ирнэ. Тэгэхэд их хүчтэй ийм инглиш увцалгаал нөгөө нэг харсан нэг юм хийж байна. Их хүчтэй инглиш увцалгаад өгдөг байсан. Би тэр ер нь анзаардвал тэгсэн нэг юм хийж байна. Энэ юу юм бэ гэсэн чи. Би чинь 87 он баг л хөвт байгаа шүү дээ. Гэхдээ энэ манай энд болдохгүй хөөе халахгүйлаас авчирсан гэнэ тэгээд одоо бол миний нөгөө тариад гал дэрвгэж там байж л дээ. Тэгэл хийгээл инглиш хүн тэгэл бас заримдаа нохоо шүү. Бид хийгээл байж дээ өдөрт нэг удаа л өгч гардаг. Намайг орхлоо дандаа ийм модон ууранд модон нүдүүрээр юу нүдүрдэг гэсэн. Нөгөө ийм янз бүрийн лимийн ургуул нөгөө нохоо шим шиг нүдүрдэг гэсэн байхгүй. Тэгээ бодож яасан. Тэгэл яах вэ тэгээд тэр чин баг байсан. Тэгээ 16 онд нөгөө завтаа болсон. 17 онд нэг жил тэртээ хүүхд бас гадаад сурч ирсэн. Тэгээд Америкээр явбал ирээл тэгээд 18 оноос энийг яг таримжуулах ажилд орсон шүү дээ. Тэгээд өнгөрсөн жилээс үндсэндээ би ч одоо 18 он 19 6-7 жил ноцолдож жагаад нэг 100 гад гайгүй тариад авчиж байгаа. Тэгээ сая тэрнийхээ дээж бас нэг солонгос явахтаа бас дажгүй сайн гарсан мөлий. Тэгээ яг энэ нэг шинжлэх ухаанчаар дээрэс нь уламжлал дээрэс нь шинжлэх ухаан хэрэг хослуулад гайгүй эм гарч болов гэсэн найдвар төрөөл байгаа. Болоогүй л байна л да. Тийм л байдаг. За. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирж одоо энэ төр засгийнхаа бодлогын талаар бас манай үзэгчид ярьж өгсөн танд баярлалаа. Таны гишүүнийхэн цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа бас таныг ингээд ураад амжихгүй удаасандаа бас үлцэл өчөө үнэхээр ойлгож байгаа. Хийгээд байвал улсын их хурлын гишүүнч бас ажил ихтэй л ажил байна. Тийм. Хийхгүй тэнц загнадаг л ажил байна да. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа төрөйтэй.